Энэ бол ингээд 2 дугаар бүлэг сэдвийн өдөр тутмын ажлаад амьдралаа зохицуулах, зохион байгуулах гэдэг нэг хичээлийн соёл судалтай холбоотой түүнээсээ ялангуяа өдөр тутамдаа ихэвчлэн хэрэглэгддэг цаг хугацаатай зохион байгуулалттай холбоотой юм зүйр үгс байгаа тийм ээ. За тэрийг нь болохоор аа, эхнийхт нь le temps c'est de l'argent. Монголоор бол цаг бол алт гэдэгтэй алт гэдгээр нь хэлж байгаа. Гэтэл Франц хэлэнд болохоор цаг хугацаа энэ бол мөнгө гэж хэлдэг байна. За тэгээ өөрөөр хэлбэл энэ нь одоо энэ өмнөх хичээл дээр үтсэн il ne faut pas тэгэх ёсгүй ингэх ёсгүй гэсэн үг байна тий. Үгүйсгчихсэн байна. Тэгээд тэрнийхээ араас үйл үгээ шууд оруулаад perdre du temps. Энэ faut pas perdre du temps гэнэ. За цаг хугацааг алдах хэрэггүй. Мөч хорон бүр үн цэнтэй. За энэ минут гэдэг нь минут бид нар хэрэглээ сурчихсан тийм шаг гэдэг нь бүр тутам мөч хором тутам бол үн цэнтэй. За энэ минут гэдэг нь эм хүйсний үг байгаа учраас энэ précieuse гэдэг эм хүйсэн дээр болцсон байна тий. За дараагийнх нь болохоор mieux vaut prévenir que guérir. Өвдснийхээ дараа идэх гэж зовж байснаас өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх утгатай гэсэн үг байна л да энэ нь. Guérir гэдэг нь болохоор эдгэх гэсэн үг. Prévenir гэдэг нь болохоор урьдчилан сэргийлэх, урьдчилан сануулгах, урьдчилан хэлэх. За энэ vaut гэдэг нь болохоор valoir буюу одоо тэгснэн дээр ингэснэн дээр эсвэл үнэтэй байх ямар нэг юм одоо энэ цамц ямар үнэтэй ингэхэд тэр ашиглагддаг үг байхгүй юу. За тэгээ mieux гэдэг нь илүү дээрээ гэсэн үг. Юу нь илүү дээр вэ гэвэл эдгэх гэхээсээ илүү урьдчилан сэргийлсэн нь дээр гэсэн үг байна л да. За il vaut mieux être organisé et anticipé que de régler les problèmes plus tard. Ямар нэг асуудлыг хожим зохицуулах гэж байхаас зохион байгуулалттай урьдчилан тооцоолдог байх нь илүү дээрээ гин. За дүйцэл нь болохоор манай энд одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэж орж байна л да. Тэгэхээр энэ нэгэнтээ бороо орсны дараа нөгөө аргалаа хатэлгэж хатаах гээд ч юм уу тий. Нөгөө арилсан борооны хойноос аргалаа бүтээх гэдэг лүтэй бас нэрхсэн хойно нь хашиграх төр гээд. Энэ тэгэхээр цаг хугацааг хожимдсныхын дараа ямар нэгэн хожимдсныхын дараа засан тохинуулах гэжсэн дөрвөл урьдчилан сэргийлсэн дээрээ л гэдгийг хэлээд байгаа. Тэр утгаар нь би энэ дүйцлийг авсан. Гэхдээ энэ та нарт илүү гоё хувилбар байвал бас хэлж болно тийм ээ өөрсдийнхөө ашиглаж болно ямар ч л байсан ийм утгатай байх нэ. За дараагийнх нь болохоор qui veut aller loin ménage sa monture гэнэ. За monture гэдэг нь манайхаар бол одоо унаа гэсэн үг. Унаат хэрэг. Дээр үед одоо машин гэж байхаас өмнө одоо илжиг луус тэмээ мал юу унаад явдаг гэсэн тий аян замд тэр унааг хэлж байгаа. За энэ ménage гэдэг нь болохоор за өмнөх хичээл дээр ménage гэхээр одоо гэр цэвэрлэгч гэдэг юм уу тийм цэвэрлэгээ хийх гэдэг утгаар ашиглагдсан да. Тэгэхээр одоо эн чинь яагаад унаад тэргээ цэвэрлэх болчихвоо гэхээс илүү унаагаан юу яах гэсэн үг. Унаагаан арчлах тордох гэсэн үг. Тэгэхээр хэн хоол явахыг хүсч байна тэр хүн унаа тэргэн арчилж торддог гэсэн утгатай үг байна. Яг ингээ үгээр орчуулах юм бол за тэр өөрөөр хэлбэл энэ нь илүү урт удаан хугацаанд ахицтай байхын тулд эрч хүчиг болон цаг хугацаагаа зохицуулж мэддэг чаддаг байх хэрэгтэй гэсэн утгатай үг. За тэгээд үйлчлэл нь болохоор алс замд морин амьдралын замд ханиа гинэ. За энэ бол яг гоё яв цав таарч байгаа байхгүй юу. За гэтэл амьд явбал алтайгнаас усуун гин. За энэ болохоор болондоо болно. Тэ ямар ч байсан одоо байгаагаа тордоод явж итэл болондоо болно гэсэн үг байгаа шүү дээ. Гэх мэтчлэн манай монгол хэлний зүйр үгийн сан бүр химжээлшгүй. За тэгээ нутаг нугасаа шалтгаалаад өөр байдаг тий. Тэгэхээр энэндээ дүүцэн өөрсдийнхөө хэрэгэлдэг үгээр санал болгож ч юм уу тий. Ер нь тэгж ашиглаж болно шүү тий. За chaque jour suffit sa peine.
Өдөр тутамд тохирсон зовлон байдгаа гэсэн үг байна. Тэгэхээр тухайн өдрийн зовлон тухайн өдөртөө л болоо гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл хараа, il faut faire les choses jour après jour sans se surcharger. Хэд ачаалаа нэмэлгүйгээр, хэд ачаалалгүйгээр өдөр өдөрт нь альва юмыг хийх хэрэгтэй гэсэн үг. Альва юмд хэмжээ хязгаар бий гэсэн үг байна тий. За тэгээд дүйцэл нь болохоор ууланд орой усанд эрг гэдгээр би оруулсан юм аа. За ямар нэг юмд одоо төгсгөл бий, ямар нэгний эцэст одоо хязгаар бий гэсэн утгаар нь би энэ зүрхийг сонгосон. Гэхдээ өнөөдрийн юм өнөөдөртөө болно гэсэн утгатай гоё илүү тохирох зүрх байвал мэдээж оруулаарай. За дараа нь l'avenir appartient à ceux qui se lèvent tôt гинэ. Тэгэхээр энэ болохоор ирээдүй хэн эрт босч байна тэр хүнд хамаардаг аа. Тэр хүний гарт байдаг гэж байна л да. За тэгээд тэр нь болохоор se lever tôt permet de mieux organiser sa journée et réussir. Эртээ босох нь илүү тухайн өдрийнхөө хийх ажлыг илүү сайхан зохион байгуулад амжилтанд хүрэх боломжийг олгодгоо гин. Намайг багтлын менежмент гэдэг байсан эрт босоод хийчихсэн юм хүн хийгээд өчгсөн юм шиг амар байдгийн гээл тэгдэг байж үлээ. За тэгээд дүүцэл нь болохоор эрт босвол нэгийг үзэх, орой унтвал нэгийг дуулах гэдгээр одоо яг ингэж нэгийг үзэх яг эрт босвол нэгийг амжуулна, орой унтвал бас нэгийг хийчихнэ гэсэн утгаар нь ингэж энэ дүүцлийг сонгосон шүү. Гэтэ өөр мэдээж гой хувилбар байж л таараа. За chercher midi à 14 heures. Өдийг одоо өөрөөр хэлбэл 12 цагийг 14 цагт хайх гэсэн утгатай нэг юм үг байна. Энэ нь болохоор амар хялбархан зүгээр мөрөөрөө болчихж байгаа юмыг хүндрүүлэх асуудалгүй газараас асуудал хайгаад байгаа тохиолдолд ингэж хэрэгэлдэг байгаа байхгүй. Rendre une chose simple inutilement compliquée. За тэгэхээр энгийн нэг зүйлийг ямар ч хэрэгцээгүйгээр шаардлагагүйгээр одоо бэрхшээлтэй хүндрэлтэй төвөгтэй болгох. Асуудал байхгүй газар суудал хайх гэсэн утгатай. За одоо тэгээ яг ийм үгийн дүүцлийг бол та нарт үлдээлээ. За энэ байнга одоо хэлний үзүүрт байж явал цохилтой хэдэн ийм зөөрөг байна. Энэ нь болохоор өдөр тутмын амьдралдаа зохион байгуулалттай байхыг сургасан ийм зөөрөг байна. За энд дуудлага зөвхөн дуудлага нь те янз бүрийн тайлбар байхгүй дуудлага нь. За le temps c'est de l'argent. Mieux vaut prévenir que guérir. Qui veut aller loin ménage sa monture. À chaque jour suffit sa peine. L'avenir appartient à ceux qui se lèvent tôt. Cherchez midi à 14 heures.